За халуун усны барилгын асуудал бол одоо манай иргэдийн хүсэн хүлээж байгаа нь үнэн. Бид нар бол хичээлийн шинэ жилийн нээлттэй өмнө өчгнөө гэдэг өдрийг төсөөлтөй байсан. Компани одоо нөхдүүд холбогдсон гарсан. Одоо энэ дээр чинь зөвхөн Ховд аймагт ажиллаж байгаа инженерүүдийн баг хүртэл байгуулж ажиллауллаа шүү дээ. Яг яагаад юунаас болоод энэ болохгүй байгаа. Тэгээ шийдлийг нь олсон. Тэгээ шийдлийн давуу компанитай хамтарч ажиллаа. Компанид холбогдох одоо шаардлагыг тавьсан. За компани энэ хүрээнд бол бидэнд бол хугацаа хэлчих. Одоо бид нэр тэдний дотор ажиллаулна. Би одоо бол яг өнөө маргааш тийм хугацааг бол хэлэхгүй. Гэхдээ би нэг иргэдээ ганцхан зүйлийг хэлье. Ирэх 7 хоногт. Одоо ирэх 7 хоногт өнөөдөр 9 тийм ээ. За хамгийн заадлын хугацаа 9-ээр 7-г нэмээд энэ хугацаанд одоо халуун усныхаа барилгыг ашиглалтанд оруулж ард иргэдэд үйлчлүүлнэ. Манай Шин ус орон нутгийн үйлдвэрийн газрын ажилчид бол яг дотор байр саваа бол хүлээгээд авчих. Хүн халаалтын асуудал дээр, тогооны асуудал дээр асуудал байгаа юм л. Тэгээд одоо Шин усныхан маань ажлаа хүлээж аваад тэн дээр одоо цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд одоо яг шугамар халуун ус ороод ирэхдээ иргэдэд үйлчлэх бүрэн боломж хангагдчихсан. 7 хоногийн дотор одоо халуун усаа ажилд оруулнаа гэдгийг бол та нартаа хариуцлагатайгаар мэдэгдэе.